Ерөнхий сайд хүний нэг номерт ч болохгүй зүйл бол blame. Гомдлж болохгүй, бусдыг буруутгах болохгүй. Ерөнхий сайд хүн гомдлол тэрний бурууг үл тэр ерөнхий сайд биш. Ерөөсөө ингэж асуудал шийдэл явах хэрэгтэй. А тийм юу дутуу байгааг тэр бүх хэлбэр өгцөн. Тангаргалыг миний биеийн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээх болно. За одоо тэгээд нөгөө Монгол улсын ерөнхий сайд чинь томилогдохдоо бас нөгөө зорилтуудаа хэлэх хэрэгтэй тийм. За тэгэхээр 2021 онд одоо 4 жилийн өмнө улсын их хурлын чуулган дээр дээрээс хэлсэн байл. Газрын тосны үйлдвэр, төмөр замын төслүүд, байгалийн хийн хоолой, 5 толгойн цахилгаан станц, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц зэрэг Илүүсэн томтой байгуулалтыг дуусгаж бодрог хэсгийн тэмцлийг үргэлжлүүлж газрын тосны үйлдвэр байхгүй. Одоо дахиад нэмж зээл авах гэдэг одоо их хурлын чуулган дээр орж штэ. Тийм байл. Байхгүй хэд өвтэй байна. За төмөр замын төслүүд Байхгүй. за одоо дөнгөж сая те. China Energy гэл нэг вакс бичгээр PR хийлээ. За байгалийн хий олаа. Байхгүй. За 5 толгойн цахилгаан станц. Байхгүй. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц. Байхгүй. Тэгээ одоо шорооч байхгүй шүү дээ. Ийм ярьж исэн одоо бид нар яаж цахилгааны хязгаарлалаас сууж. Монголын заа бол хандгай хэмээх эцэг дээдсийн маань үг байдаг.